Ерөнхийлөгчийн баг сангийн сайд Хүрлбаатар нар үзэлцээд хэд тонлоо. Эхлээд ерөнхийлөгч нь хориг тавилаа, араас нь тамгын газрын дарга нь сангийн сайдыг нүүрсний орд газар зарсан хэрэгээр буруутгаж нэр устайнд зарлав. Сангийн сайд ч зүгээр суусангүй улсын бүртгэлийн газрын лавлгаа гаргаж ирээд зандаа үгийн инх болтой хүн бүтгэхэ зогсоо гэж загнав. Гэхдээ асуудал ингээд шийдэгдэхгүй. Сошиалар дайтад нэмэргүй. Билээхэн хууль шүүхийн газар байна. Ерөнхийлөгч болоод түүний баг одоо хуулийнхныг яаж ч ажиллаж байна гэдгийг туршаад нэг үзэж хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хуулинд газрын хэвлэлийн баялаг ард түмний мэдэл байна гэд заажгсан байтал сангийн сайд Хүрлбаатар хотгор шанагын ордыг хятадуудад зарчих нь үнэнлэн бол сошиалар солиороод байлгүй шууд шалгуулах хэрэгтэй юм. Хэрвээ сангийн сайд зараагүй нь үнэнлэн бол гомдлоо гаргаад өөрийгөө шалгуулчих. Тэрэн шудраг. Ерөнхийлөгч Батболго ерөнхий сайд хүрсэх нар хоёулаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой хэмээн рекламцаар гарч ирсэн. Тийм болохоор ард түмний мэдэл байх ёстой орд газар гадныхны мэдэд очихсон байгаа юм бол хуулиа биелүүлээд орд газраа буцаагаад ав. Эхлээд үүнийг л шийд. Хэн хэндээ хэдэн доллараар зарсан бэ гэдг нь харин дараачийн асуудал. Ерөнхийлөгч ба ерөнхий сайдыг ард түмнийхээ талд хуулийн дагуу ажиллаарай гэж сонгосон болохоос сошиалоор хэрүүлхий гэж сонгоог нь үнэн юмдаг. Хотгор шанагын орд газрын араас санаа зовсон сайн. Гэхдээ эрх мэдэл хуулийн зүйл заалт нь байсаар байтал сошиалаар солиорцоогоод байгаа нь хуулийг хэрэгжүүлэх сонирхол огтугүй зүгээр л хоосон шоу улс төр хийж байгаа болж харагдана. Тийм болохоор эхлээд хотгор шанагаа буцаагаад ав, дараа нь зарсан заруулсан дээр нь хэрүүлээ хийж хариуцлага тооцсон.